үйл ажиллагаа энэ хүмүүс маань хамруу өгөөд үйл ажиллагаагаа явуулаад эхлэх үед тэр За Монголын барилгын үндэсний ассоциацийн дэргэд барилга дэвтэрч олон улсын арбитр одоо үйл ажиллагаа явуулж байгаа. Энэхүү одоо арбитрийн үйл ажиллагаа нь бол хараат бус байдаг. Тийм учраас энэ арбитрчдын аливаа нөгөө шийдэж байгаа асуудлууд дээр барилгын үндэсний ассоциацийн зүгээс ямар нэгэн тийм одоо үйл ажиллагаанд нь одоо саад болохгүй, ямар нэгэн одоо нөлөөлөл байхгүйгээр ингэж явдаг. Тэгээд энэ процесс нь өөрөө нөгөө эрх зүйн хувьд явагддаг учраас тухайн одоо үйл ажиллагааг хяналт тавих одоо асуудал нь арбитрийн дотор удирдах зөвлөлттэй байдаг. Удирдах зөвлөл нь энийг хянаа явуулчихна. Тэгээ Монголын бас арбитртэй холбоо гэдэг байдаг. Эдгээр байгууллагуудтай бас хамтран ажиллаад тэгээд арбитрийн үйл ажиллагаа маань ингэж явах юм байна. Цаашдаа энэ маань яг үхээр зөвхөн Монголдо төдийгүй олон улсын энэ барилга дэвтэрчдийн арбитруудтай хамтран ажиллаж, хоорондоо мэдээлэл солилцож, хамтран ажиллах байдлаар асуудлуудыг шийдвэрлэж ингэж явна. Ер нь бол одоо Монгол улс барилгын салбар илүү хурдцтай хөгжиж байна. Бүтээн байгуулалт маш их явагдаж байна. Энэ төслийн амжилттай төслийг амжилттай дуусгах гол одоо чухал хэрэгсэл нь бол төслийг хугацаанд нь төсөвт нь багтаага чанартай гүйцэтгэх гэдэг бүгдээрээ мэдчихэж байгаа. Маргааныг бид нэр аль болохоор хурдан шийдвэрлэх, аль болохоор одоо талдаа одоо үн чударгаар шийдвэрлэх нь ахаад цааш тэр төслийг маргааныг шийдвэрлээ цааш явахад маш чухал үүрэг гүйцэтгэдэг. Тэгэхээр энэ одоо энэ салбартаа байгаа энэ бүтээн байгуулалтын ажлыг цаг хугацаанд нь дуусгах гэхэд маргааныг хурдан шийдвэрлэх юм байна. Олон улсын түвшинд хараат бусаар шударгаар шийдвэрлэх нь одоо барилгын салбар чухал ач холбогдолтой юм байна гэж үзээд Монголын барилгын үндэсний ассоциац одоо өөрийнхөө одоо дэргэд барилга дэвтэрчдийн олон улсын арбитр гэж байгуулж байгаа юм аа. Тийм барилгын үндэсний ассоциацийн дэргэд гэж байгуулагдж байгаа боловч энэ нь хараат бус институт. Ассоциацийн зүгээс бол тусдаа бүх ажиллагаагаа явуулахаар ийм байдлаар бол одоо бүтцийг зургалж гаргасан ийм байдлаар зохион байгуулж байгаа. Тэгэхээр бүх одоо маргаануудыг арбитрч хараат бусаар нөлөөлөөс ангид маш хурдан шуурхай одоо шийдвэрлэнэ гэж үзэж байгаа. Хорлогын төлөв мэдлэгтэй арбитрчүүд ер нь шийдвэрлэж хурдан зөв шийдвэрлэх гэдэг. Манай арбитрч донд инженер эрх зүйчин давхар мэргэжилтэй хүмүүс байгаа. Тэгэхээр эдгээр технологийн зөв хараад яг энэ ямар учраас ямар одоо технологийн шаардлагын дагуу байсныг гэж харж ээж зөв үнэн бодит талдаа одоо зөв шийдвэрийг гаргаж байгаа. Энүүгээр маш чухал байна. Гуравдугаарт бол бид нар ахаад одоо гадаадын хөрөнгө оруулалтууд, гадаадын одоо мега төслүүд яригдчихэе. Энэ дээр одоо гол яригдж байгаа асуудал ахаад фидик. Монголын барилгын үндэсний ассоциац фидикийн түншлэгч шүү. Тэгэхээр энэ дээр ахаад фидикт маргааныг бүр маргаан болоод шүүх рүү очихоос өмнө эвлэрүүлээд маргааныг таслаад хурдан шуурхад таслах ёстой гэсэн процесс байгаа. Энэний хооронд бид нар манай арбитрчд бол маргааныг маш хурдан одоо шүүх рүү болж бүр ингэж бивэрч одоо асуудал болохоос өмнө хурдан шийдээ явуучих. Ийм тогтолцоог бас бүрдүүлж байгаа.